Сайн байцгаана уу? Намайг оюутуул гэдэг Австрали улсын Вен хотоос та бүхэнд мэдчилж байна. За гэрэл сошиал медиа гэнэлгээ сүргэн явуулахар болсон та юу гэдэг вэ подкаст нэвтрүүлгийг. За оюутуул миний бие хөтлөн явуулах болно. За би юу Австрали улсад амьдардаг мөн Австрали улсын Вений сургуулийн сэтгүүл зүйн магистрат төгссөн байгаа. За та юу гэдэг вэ подкаст маань та бүхэнд Австрали болон Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа уулзуулах болно. Хамгийн анхны дугаараараа Австрали улсын Вений эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн үлзийтэйгээ уулзсан байгаа. За үлзий маань ямар ажил эрхэлдэг тухай, хэрхэн энэ ажилдаа орсон тухай, за мөн ажилдаа орсныхоо дараа хэрхэн Австрали улсад ажиллаж амьдрах эрхээ авсан тухай, за мөн сургахынхаа хажуугаар гэр бүлийнхээ амьдралыг хэрхэн зохицуулсан, мөн сурсныхаа дараа хэрхэн амжилттай ажиллаа олсон тухайга хуваалцсан байгаа. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэнтэй хуваалцах болсондоо бас таатай байна. Тэгээд та юу гэдэг подкастыг анхны дугаарыг хүлээн авч ирсэн. За манай өнөөдрийн та юу гэдэг вэ подкаст нэвтрүүлэг эхлэх бэлэн болоо да. За өнөөдрийн дугаартаа үлзийгээ урьж оролцсон байгаа. Урьдлага хүлээж авсан үлзийдээ баярлалаа. За үлзий маань сайн уу? Юу гэдэг вэ? Урьж оржуулсан баярлалаа. Тэг юм гоё подкаст хийж байгаад баяр хүргэе. Тэгээд анхны ганцчин болж орж байгаадаа баяртай. Юу гэдэг вэ гэвэл одоо мэрэгчлэл талаас ярина шүү дээ. Одоогоор яг сургуулаа төгсөөд Австрали улсад аудитын компанид аудит хийж байгаа. Ямар газар лээ аудитын Австрийн ямар Лайтна гэдэг аудит хуулийн байгууллага өөр жижиг дунд бизнес гээд хамарсан тийм ерөөхдөө нөгөө том компани гэж явна гэдэг нь Европт аваараа байдаг 700 сая ажилтнтай. Тэгээд аудит гэвэл нөгөө тэгээд Big 4 гэдэг. Тэрний яадаг гэхээр олон улстай бүгдээрээ салбартай Deloitte, Ernst & Young, KPMG нөгөөх нь PwC. Ингээд дөр байдаг. Тэ хамгийн гоё энэ дөрвөлээ Монголд салбар байдаг. Тийм тэгээ манай компани бол яг тэдэр шиг бол тийм том биш аа гэвэл зөвхөн Европтой төв Европоор тархацсан. Одоо энэ ажиллаж байгаа газар хэр удаан ажиллаж байгаа вэ? Сургуулаа төгсөөд өнгөрсөн жилийн 2 сар төгссөн. Тэгээд яг Австрали улстай үлдэхүү буцхуу гэж бодож байгаад Австралид нөгөө сургууль төгсгөөр оюутны виза, оршин суух виз олохны боломж өгдөг дөө. Тийм, 1 жил байдаг баг тийм. 1 жилийн дотор ажиллаа хайгаад тэгээд нөгөө шаардлага өндөртэй яг мэргэжлийн ажиллаа, тийм цалинтай бүх юм өндөр шалгуур амтдаг. Тийм тэгээд за одоо сураад төгссөн юм чи мэдээж тэр боломжоо ашиглана. Тэгээд тэгээ хайж агаад тэгэл нэг хөдөлгөөн орсон. Тэгээ нөгөө виз маань жоохон удсан. Яг үеийн дугаасаа яг л 2-3 сар визэн дээр ажиллаж ажлын эрхийн виз өгдөг. Тэгээд яг л тэр хугацааныхаа давааж 10 сараас эхэлж ажилдаа орсон. Одоо энэ тийм 8 сар болдог. За тэгэхээр чи сая хэллээ шүү дээ сургуулаа төгсөө. Тэгэхээр төгссөн мэрэгчлэл чинь одоо юу ямар мэрэгчлэл төгсдөг вэ? Миний мэрэгжилч сургууль маань бол эдийн засгийн их сургууль, Вений эдийн засгийн их сургууль. Одоо монголоор санхүү. Тэгээд тэр дотроо үйлдвэрийн эдийн засаг буюу бизнесийн удирдлага гэсэн үг монголоор. Тэгээд дахиад мэрэгшин. Тэр нь болохоор санхүү, жижиг дунд бизнесийн үйлдвэрлэлийн 2 чиглэлээр мэрэгшин төгссөн. За тэгэхээр бакалавра төгссөн тийм. Тэгсэн бакалавр. За одоо ажилдаа ороод 8 сар болж байгсан тийм. Ажилдаа хэр дуртай байна? Таалагдж байна уу? Төсөөлсөн шиг байна уу? Тийм яг ажилдаа бол амар дуртай. Яг тэгвэл амар их мэдэхгүй юм байгаа. Тэгэхээр мэдэхгүй юм мэдхийн тул амар сонирхолтой байгаа. Гэтээ ер нь бол яг одоо багасаа томлоо аудит болно ч юм уу те яг тэгж бол нэг зөрөөгөө. Тийм тэгээд угаасаа ер нь бол тоондоо амар гайгүй сайн байсан. Тоогоор л явна гэж боддог. Тоо нийгэм байгууллагын нөгөө хуваалцдаг шүү дээ. Тэгэхээр яг тоо тал руугаа явна. Тэгж бодож байгаад угаасаа санхүүгээр мэрэгсэн. Тэгэл байж байгаа л угаасаа би ажил сургуулаа төгсөн ажил хайхтаа л за ингээд
анхнаасаа л амар том компанид ороод тий одоо би өөр ажлын туршлага гэх юм байхгүй юм чи мэрэгчлээ. Тэгэхээр анхнаасаа л том компанид л ингээд орно. Тэгэх юм бол том компанид ажиллахдаа нөгөө сургаад авчдаг айгүй. Тэгээд сүний яг нөгөө туршлага гэхээс илүү потенциалтын талбарлаа авчдаг айгүй. Потенциалтай хөлт ингээд тий. Тэгээд өөрсдөө тэрийг хараад авчдаг болохоор том компани, тэгээ том компани дотроо компани соёлын тогтсон байдаг. Тэгэхээр тийм компанид анхнаасаа ороод суржуулнаа л гэж бодсон. Тэгээд дандаа том компанид өргөдөл гарч байгаа л тэгээд нэг удааг орцсон. Нэг удааг орцсон. Тэгэхээр ер нь бол таалагдж байгаа. Тэгээд зөндөө шинэ юм сурч байгаа гэж ойлгож байна тий. Одоо чи хоёул нэг оюутны визтэйсэн гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр хэдэн цагаар нөгөө юу full time ажилладаг одоо гэсэн үг үү тий? Одоо би нөгөө мэрэгжлийн визтэй алцсан. Энд яг хамаагүй визтэй. Тэг яг 40 цагаар ажилладаг. 40 цагаар ажилладаг. Тэр өглөөнөөс орой болтол. За тэгвэл өглөөнөөс орой болтол. Тэгвэл аудит хийдэг хүний за нэг өдөр ажлын нэг өдөр ямар байдیں۔ Жишээлбэл одоо өглөө болсон очоод юу хийдیں۔ Яг нөгөө аудитын ажлын хүрээг ярих юм бол ерөөдөө аудитын ажил яаж явагддаг гэх юм бол нэг 3 хэсэг байдаг. Тэр нь болохоор шалгалтын өмнөх хэсэг, эд шалгалтын үе, шалгалтын дараах хэсэг гэдэг байна. Тэгэхээр бидэрт манай ажил бас сезонын ажил ахгүй юу? Ягаад гэвэл яг жилийн эзэн тайлан гарлаа бидний ажил эхэлдэг. Тэрнээс өмнө бэлтгэл ажил явагдана. Тэгэхээр яг бэлтгэл ажлын үеэр яг компаниас судална. Тэгээд бид нар чинь бас шалгаж байгаа компаниас ямар ч хараат бус авах хэрэгтэй, ямар ч хувьцаа эзэмшдэг байх хэрэгтэй. Одоо миний эргэн тойрны хин нэг миний дотны дотор тэр компанид хамааралтай хүн байж болохгүй. Тэрэн дээр тэр нэрийгээ сайн судлана, компани хууль ажиллагаатай юу гэсэн танилцсан. Юу хийдэг, яадаг компани уу? Бид нар ч өдөр болгоо нэг л юм хийхгүй, янз янзын компани шалгана. Тэгэхээр тэрнээс хамаараад маш өргөн мэдлэг хэрэг болно. Энэ компани юу хийдин те тэрний дагуу тэрийг их судлах хэрэгтэй болно. За тэгээд яг энэ шалгалтын үеэр яг нэг компани дээр очиод байрлаад тэгээд тэрийг компаниа шалгаад явна. Тэгээд дуусчаад тайлангаа бэлтэн. Тэгээд ерөнхийдөө бол яг л энэ 6 сар болж байгаа те яг одоо бидний бүх шалгалтын үе дуусч байгаа одоо тайлан руугаар явж. За одоо нэг 2 дахь шатыг орж байгаа гэсэн үг. 2 дахь нь дуусаад 2-оос 3 руугаа шилжиж байгаа гэсэн. Тэгэхээр юулаар юунаас хамаарад бас өөр юу гэдэг юм те ажлын явц. Тийм ажлын явц нэгдүгээрт өөр. Хоёрдугаарт хийж байгаа ажил маань өөр. Одоо тэгвэл их сонирхолтой юм шиг байна те. Яг хөө зүгээр кейсэн дээр ярихад энэ жил би яг одоо юм 5 төслөөр ажилласан. Тэгээд тэр 5 төслөөрийг 5 өөр компани. Тэгээд янз янзын компани аваад дотор нь тэгээд зөв сонирхолтойгоос нарахад нэг компани шалгасны компани болохоор нөгөө Австрид одоо тогтцсон бөгөөд тогтцсон үйл ажиллагаа эрхэлдэг үйл ажиллагаа эрхлүүлэх санхүү дутагдаад байгаа юм компаниудад хөрөнгө оруулалт өгдөг компани байхгүй. Тэгээд тэр хөрөнгө оруулалт өгдөг компаниа шалгахын тулд шудраг өгж ийн үгүй гэдэг шалгах. Тийм шудраг өгж ийн тэр чинь дотоод журамтай ийм юм шалгуурыг хангасан компанид хөрөнгө оруулалт өгнө. Тэнгүүд тэрийг нь би шалгахын тулд 400 гаруй компанид хөрөнгө оруулалт өгсөн. Яг миний хариуцж авсан хэсэг яг тэрийг шалгах хэрэгтэйсэн байхгүй. 400 бүгдийг нь Ого тэндээс нөгөө түүрээ агаар шалгахтай. Тэнгүүд яг л 100-ын түгээл тэгээд за энэ 100 компаниг энэ 100 компанид үнэхээр одоо дотоод журмаа тий хангаж дотоод журмын дагуу өгсөн мэнүүдийн шалгахын тулд тэр 100 компани яг бизнес модель, санхүүгийн тайлан бүгдийг нь уншиж судалгааг өгсөн. Тэгэхээр ч ингээд 100 өөр компани юу ажиллагаа танилцж байгаа гэсэн үг байхгүй. Түүний компани шалгахын тулд тэгэхээр одоо тэр хэр хугацаа өгөх гэж 7 хоногийн хугацаа. Зөвхөн тэр чинь нэг хэсэг нөхгүй. Тэрнээс гадна тэр 100 шалгахад бол 7 хоног гэх юм биш үү? Үгүй юу? Бүх юм ороод. Окей. Надаас гадна нэг хариуцсан нэг яг senior гэдэг нэг хүн байгаа. Тэгээд бас нэг туслах охин байсан. Тэгээд бид нар чинь даалгавраа хуваагаад авчихдаг. Яг менежер бол яг Виктория ингээд хийсэн шалгалтыг хянах хэрэгтэй. Ревью энэ Виктория алангууд яг ажиллаа хувааж байгаа тийм. Тэгээд яг миний хийсэн ажлал тийм хэсэгтэй аюу сонирхолтой. Тэр 100 дотор чинь ингээд янз янзын компани бидний яг өдөр тутмын тохиол одоо өөртөө үйлчлүүлдэг ресторанууд байгаа, Макдоналдс байгаа тийм. Тэгэл бүхэл ер нь газар чинь зээлтэй юм байл шүү дээ. Тэгээд мөнгөд бас байдаг юм байл бүгд зээл авсан тэгээд тэгвэл нэр сонирхолтой байна. Тэгээ яг нэг компаниг одоо шалгахын тулд яг тэгчихсэн. Тэгэхээр тэр аюу сонирхолтой. Тэгээ бас нэг юу н одоо нөгөө энд байдаг оюутан болгох мэдэндээ шар ном байдаг штэ. Кодекс гэдэг хуулийн ном. Тэрний үйлдвэрийг шалгасан. Тэгээд ном бас шалгав.
Үйлдвэр нь үү? Тэр чи компани ахгүй хэвлэлийн үйлдвэр ахгүй. Хэвлэлийн үйлдвэр нь тий. Хэвлэлийн үйлдвэр манайх шалгаж байгаа. Тэр хэвлэлийн үйлдвэрийг шалгахын тулд яг нөгөө номынхын лагерт нь зөөр гэдэг л юм уу? Лагерт нь очиод лагер гинэхтэй тий. Агуулах юм байна. Агуулахад нь очиод яг тэр бүх номнуудыг хийж байгаа процессыг хараад за энэ байгаа агуулах байгаа ном яг тайлан тусгасан номын тоотой тэнцэж гэнэ үү тий эднийхээ ингээд татвараас цухтаад одоо мэдүүлэг баг хүрсэн байна уу гэдэг бүгдийг шалгах хэрэгтэй хамаа. Тэгэхээр шалгаж байгаа байгууллагаас шалтгаалдаас их олон талтай юм шиг. Тийм олон талтай. Ингээл тоо яагаад суугаад ирдэг гэж байна. Үйл ажиллагааг нь аягүй сайн мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хэрвээ үйл ажиллагааг мэдэхгүй бол тэд нар ч өчнөө жил өөрөөр аудит ч юм уу те орцсон хүмүүс яаж одоо юугаа дарчих уу бид нар ч ерөөсөө татвараас зайлсхийж гэнэ үл гэдгийг гол шалгаж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ компаниуд эдгээр одоо юугаа дарцсан байна те алгаа даах гэж хичээсэн байна уу яасан байна тэрийг шалтгахийн тулд үйл ажиллагаа юусэн мэддэг бастай шил IT-га хакерцсан байна уу те тэд чи ихвчлэн хүмүүс системээр нөгөө одоо ч бүх тоогоо оруулаад бүх юм системээр бүртгэхдээ явж байгаа тэгэхээр IT-д бас юм өөрчлөлт орсон байна уу бүгд шалгах. За одоо сая юу корона болол карантин болол бас юу яасан бах те гэртээ ажилласан уу? Яаж 2 сар home office. Ер нь бол яг бид нар компанид ярьжсэн л та манай бидний зөв офстойч биш яг гадар нь очиод үйл ажиллагааг нь өөртөө хараад ингэж шалгадаг. Тэгэхээр одоо ямар явах вэ гэсэн тэгээд даваа гарсан. Нөгөө бидний яриад байгаа видеогоор одоо яаж шалгах вэ? Яаж шалгасан? Материалаа онлайнаар солилцсон. Асуултаа онлайнаар ингээд наашаа таашаа ингээд тэгээд таны ажиллагчид одоо сая Австри өөрөө бас одоо эсвэл дэлхийд ихэнд авах юу яагаал нь шүү дээ. Олон хүмүүс ажилласаа халагдсан. Зүг яагаад тань одоо үлзий маань ажилтайгаа үлдэж байгаа гэдэгс ч бас мундаг байна тийм үү? Яг тэр Big 4 гэдэг агагийн 3 сая байлаа нөгөө курс авах байт гэдэг сайн ярьсан шүү дээ. Хагас ажилтаа хагас ажилт гэсэн. Манайх бол ингээд даваа гарсан бүгдээрээ тэгтээ хурал хийгээл манайх хата тэхгүй байгаа шүү гэж бидрийг тэгжсэн ч яг сая 5 сар яг сезон дууссан ч амар алуун хаалцсан. Тийм үү тэгсэн. Тэгээ манайх ч нөө юу ахгүй юу? Дотор амар олон хилцтэй. Одоо манай меню офис гэхэрсэн дотроо зөвхөн хуулийн хилцс гэж байгаа. Жижиг дунд бизнесийн хилцс гэж байгаа. Компани үнэлгээний хилцс байгаа. Манайх бол аудит хилцс. Аудит хилцс маань 20 дүнтээс одоо тэгээд ихэнх нь халаа нэг би нэг охинтой тэгээ баахан менежертэй л үйлдвэр ер нь тэгээд үлцэд одоо баяр хүргэе гэж. Тэ их л олон хүнд тохиолдож байгаа том асуудал шүү дээ. За ажилдаа дуртай байна. Их олон төрлийн олон талтай ажил хийдэм байна. За тэгвэл анх одоо 8 сар бол ороод 8 сар болж байгаа. Анх гарч ирсэн хүндрэлт гарч юу эсвэл хэцүү санагдчихсэн юм байна. Тэгэл одоо юу ч л мэдэхгүй орж байгаа шүү дээ. Би уус гэхдээ ажлын ярилцлаган дээр хэлжсэн. 3 удаагийн яг ажлын ярилцлага хийжиж орсон. Тэгээд би хамгийн сүүлийнх дээр нь яг нөгөө манай амар том дарга суудсан. Тэгээд би яг нэг их сургууль төгсөөд орж байгаа. Тэгээд би мэдэхгүй. Гэхдээ би хурдан сурна. Потенциалтай би. Тэгээд та нар намайг ингээд сургаад авах юм уу? Би ингээд эхнээсээ л хэлчихье. Ажлын туршлага өгөөд гэсэн чинь тэр бол асуудалгүй гэдэг. Тэгэл авчихсан. Тэгэл угаасаа орол за надад ингээд сайхан сулгаж байгаа л ингээд заагаад гэх юм байна гэсэн чинь ерөөс тэгээгүй. Тэгэл бүгд ажил тийм л байдаг баг. Өөрөө зааж өгөхгүй. Тэгээд анх орс өдрөөсөө маань одоо чи энэ ийм төсөлтөөр хамтарч ажиллана. Тэгэхээр энэ нэг ингэсэн байх хэвээр энэ нэг ингээд хийцэн. Тэгээд би тэгээд ийгээл авцсан тэгчээл. За яа. Бодож байгаа. Тэгээд бодож байгаа л за ерөөсөө өнгөрсөн жилийнхээ материалыг харчаа. Юу нь яаж авах гэдэг ингээд тэгэл яг өөрийнхөө хариуцж авсан эсгүүдээр өнгөрсөн жилийн бүх материалууд нь судлаа гэдэг маань гэдэг. Тэгээд нөгөө learning by doing гэж яг л хийнгээ сураал тэгээд явсан. Тэгээд ер нь бол бүх л ажил тэгдэл байх. За оруулаад бүгдийг заагаад өгдөг. Гол нь өөрөө одоо нэг мэдгүй юм гарахад би ингээд хүнээс тань гас бүгдээрээ л ажилтай хаад тийм болохоор ямар ч мэдгүй юм гарсан яг өөрөө сураал тэнийг хараад бодож байгаа л сэтгэл гаргаал ингээд тэгэхэд хаар ер нь тэгээд тэх юм бол хүнээр заалахнаас л илүү өөрт үлддэг юм шиг. Ойлосоо ярьсан чи Австрид ингээд юугаар төгссөн, бакалавра төгссөн гэх те. Австрид дээрээ одоо ажлууд орцсон гэл одоо тэгэхээр хэдэн жил болцсон баг те Австрид. Тэгсэн. Би ч Монголд 10 жилээ төгсөөд тэгээд их сургуульд сурж агаад 2 жил алаад ирсэн хаашаага. Тийм яриад одоо 10 жил.
10 жил болж байна. За тэгээ энэ хугацаанд юм уу эсвэл ер нь энэ бүхэл хугацаанд ямар одоо бэрхшээлтэй ажил дээр ч юм уу те сургууль дээр ч юм уу хэцүү бэрхшээлтэй зүйл одоо хамгийн хэцүү зүйл юу вэ? Тэрийг хэрхэн даавч ямар нэгэн нууц байна уу, арга байна уу? Нуу зарагч байхгүй л те. Тэгээд зүгээр яг ирээд их сургууль сурж байхдаа л угаасаа чи ч гэсэн өөрөө төгссөн мэдж байгаа те. Их сургууль маш амаргүй Монголынхаас өөр хүн ерөөсөө тэр сургууль суунаггүй хамаагүй шалгалтаа авсан байх хэрэгтэй. Хүн сайн бие даалж шаарддаг. Тэгээд дээрэс нь их сургууль сурж байхын нэг юу вэ? Тис хөндлөн мэрэгчлэр сурсан. Уунаас би нөгөө Монголд 10 жилээ төгсөөд мууйс орох уу, санхүү орох уу хоёр урилга байлаа байсан. Тэгээд би өөрөө мууйс айлж жуулчлалыг орсон байхгүй юу? За. Тийм. Тэгээд энд ирээд сэж айлж жуулчлал төгссөн үү? Харин төгсөж байгаа сурж байгаа гэдэг чинь За. Тэгээд энд ирсэн чинь шаал төсөр эдийн засаг гэдгийгсэн чинь тэр мэдээж хэвчээсэн. Тэгээд дээрэс нь айгүй яарсан бэ? Сургуулийн хэсгэлээгээд герман хэл амар хурдан өөр ингэ битагаа сураад 2 жил сурахтаа би 1 жил ингээд шахаж сураад орцсон чинь амар муу байлаа. Тэгээд ороод оюутнууд тасалж байгаа тэрийг ойлгохгүй л юм хэмжээдээс. Тэгээд мэдээж тэр бол надаас их хичээлтэл шаардсан. Тийм. Тэгээд дараа ээж болоод тэгээ хоёр өгдөхөө яаж байгаа их сургуультай сураад давхар нөгөө оюут амжиргаагаа явах хэрэгтэй ажил хийдэг. Тэгээд яг л ажлын өдрүүдэд бол хүүхдүүд өглөө гэлстрэгт нүгэж хичээл. Тэгээд орой 4-өөс авах хэрэгтэй. Тэгээд орд нь хичээлтэй суугаад хичээлгөөл яг хичээлээ сууж байгаа л 4-өөс харангуут нь аваад гэртээ очил тэгээд унтуулчаал. Өөрөө унтлаа жоохон хичээлийн тэгэл амралтын өдрүүд бол яг шүмжэнгөө ажил явчихдаг. Тэгээд тэр бүгднийг яг нөгөө амжуулах жоохон хэцүүсэн. Гэхдээ удсан хичээл төгссөн шүү дээ. Тийм. Яг жоохон цаг авсан гэхдээ. Гэтэ одоо хоёр хүүхэд гаргаад тэгээд хажуугаар нь сураад. Гэтэ юу яхтаа бол сургуультай сурж байхдаа хоёр үлэн гаргасан. Тэг сайн сурж байхдаа гаргасан. Тэгэхээр бас л мундаг бай тээ. Би ингээд мэдээж хүмүүс ингээ хүүхэд гаргаад хажуугаар нь сурна гэхээр надад бол амар тийм хэцүү одоо өөрөө бол надад бол амар хэцүү санагдаж амар мундаг том юм л амжуулж байгаа юм санагддаг л тээ. Тэгээд бас мэдээж гэр бүлийн үнэ зүйлтэй байгаа. Маш байгаа. Гэхдээ ер нь бол хүн болгол тийм байд юм шиг байлээ. Хачаалттай хамар чадвартай. Ирээлэл дагаад байдаг. Ирээлэл дагаад байдаг. Тэгэхгүй за та хүүхдээ жоохон томруулаад ингээд скол за ингээд байвал угаасаа тэгэл дагаад л байлуу. Маш бага юм тэрнээ хэмнэлтэд тасчин. Тэгээ би бас өөрийгөө амар ачаалалдаг гэсэн л та. Амар ах хичээл авчин. Бүгдийг давна гээл. Тэгэл бүгдийг угаасаа яг л ачааллаа их тавигдсан л их манжуул юм шиг л гоо. Тэгвэл ачаалал нэмэлээсэн гэдэг шиг одоо цааш тийм юу одоо ажилтаа ч юм уу те төлөвлөж байгаа одоо юу дараагийн зорилго юу вэ? Тийм. Би бол яг угаасаа анхнаасаа бакалавра хийчээ. Тэгээд ажлын талбар дээр гараад ажиллаж байгаад яг өөрийгөө юунд туртай ч юм уу те яг энэ чиглэлээр явахаар байна уу мэдчихээ. Тэгээд мастер хийж бодсон. Тэгэх юм бол арай илүү зорилттой те. Тийм байна гэж бодоод ажилласан. Мэдээж бол одоо энд 2-3 жил ажиллана. Тэгээд ажлынхаа хажуугаар мастер хийж магадгүй, эсвэл төр завсарлагаа мастер хийж магадгүй. Тийм. Тэр л бодолтой байна. Тэгэхээр мастер бол хийн гэсэн төлөвлөгөөтэй. За ирээдүйд одоо Монгол руугаа буцаж явах уу эсвэл одоо нэг ажил болоод амьдрах болох ч энд ирнэ байна гэсэн бодолтой байна уу? Буцсан да. Буцсан да. Буцсан. Гэхдээ яг хизээ гэдэг мэдгүй байна. Яг одоо энд бол нөгөө олон улсын салбарт ингээ олон улсын хүмүүс гинэ юм олон нөгөө өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлж болох ажил хийж байгаа болохоор тэгээд энийг илүү сайн сураад аавна. Илүү сайн туршлага гаргаад. Тэгээд тэгж жагаад Монгол явна да. Өөрийгөө сайн боловсруулж амар мундаг болчихоо. За чи түрүүн хэсэгтэй нөгөө хүүхд байхдаа бол мөрөөддөг байсан зүйл биш ээ гэл тээ. Тэгэхээр хүүхд байхдаа тэгээ юу мөрөөдөжсэн гэлээ? Уг нь бол мөрөөдлийн мэрэгжил юу байсан юм? Мөрөөдлийн мэрэгжил чинь аялал жуулч талтай байсан. Аялал жуулч талтай байсан. Аялал жуулч талтай зоч буудал те. Тийм. Тэр юунаас бол тэгсэн юм? Эсвэл одоо яагаад тэрнээсээ болцсон? Тэрийг яагаад зоч буудал гэж яасан бол сайн мэдэхгүй. Зүгээр л тийм дуртай. Яг тэрнийхээ чиглэлээр өөрөө мөст орсон. Тэгээд энд яагаад ирээд мэрэгчлээ солилцсон гэхээр би яг өөрөө нөгөө сургуулаа яаж байхдаа гуглдээд
За Австрал сар ямар сургууль гэдэг байна гэсэн чинь манай сургууль туризмус гэж байсан байхгүй юу. Тэгээд би угаасаа эдийн засгаар ингээд сурж агаад одоо бизнесийн удирдлагаар сурж агаад туризмус руу орчих болт юм ингээд бодож исэн. Тэгээд явцын донд миний санаа өртөлтөд санхур орсон. Тэрнээс ч юу нь бол яг аль жуулчлаараа мэрэгшиж болохоос нь тэгтээ тэгэх юм бол илүү онол талдаа тийм практик дээр биш хэрэгжилт байсан л та. Тэгээд ер нь тэгээд ирээдүйд юу буцаад аялал жуулчлал орохгүй юу? Тэгээд хэлж мэдгүй. Ер нь гэхдээ амар олон салбарт ажиллаж үзье гэж бас боддог. Тийм айгүй олон салбарт ажиллаад гоё юм сураад тэгээд нэгдвч хүрж байгаа л за ярээс энэгээр. Гэхдээ одоо чи сайн хэлсэн шүү дээ. Өөр юм бодож аалс өөр юм бас зорж аал ихлэд болиулаад одоо бас тэгэхээр бас нэг туршлага байна шүү дээ. Тэгэхээр чиний хувьд юу гэж бодож байна? Залуу хүмүүс одоо эсвэл залуучууд мэрэгчлээ сонгоход одоо юу чухал гэдэг юм бол эсвэл тушаад үзээд ахын чухал гэдэг юм болов? Хэрвээ хийх туртай юм олцсон хүн бол тэрүүгээрээ л хийх явах хэрэгтэй. Өөрийнхөө одоо хоббигоор мөнгө олно гэдэг те. Хэрвээ тэрийг олоогүй бол нэг тийм асуудал биш. Тэр чинь амар ихтэй хүн ингээд амар ингээл ном уншаал юм сонсонгол өөрийгөө л гэдэг. Яг би хаана яаж өөр юу хэлээд байгаа тэр амар ерөнхий тэр хүнд нэг наалддаг байхгүй юу? Ер нь яг мэрэгчл сонгож байгаа хүмүүс өөрийгөө олно одоо яа гэсэн. Тэгэхээр яг зүгээр миний бодлоор мэдээж одоо их сургууль сурж байгаа хүүхдүүд бол нэг мэрэгчл сонгоцсон байгаа. Тэгээ тэрүүгээр гараад ажиллаад үз. Тэгээд ажил голохгүй. Ажиллаад хамгийн гол нь айгуу тийм зүтгэлтэй ах хэрэгтэй өөр юмныхаа араас мэдээ гэж боддогтэй. Тэгээд ажиллаж явж байх явцдаа дургу байвал те сольж болно өөр салбарт өөрийгөө үзэж болно. Гэхдээ хөө ямар нэг их заавал тэндээс нэг юм үрд үлдчихийдэг дараа. Тэгэхээр тех явцдаа хүн өөрийгөө олдог. Нөгөө талаараа нэг ажил хийдэг. Хийж байгаа ажлыг хүмүүс дурлж болно. Тийм ажлаа нөгөө нөлөөгүй те ажиллаагүй байгаа бол нэг тийм өөрийгөө олог одоо би яана гэдэг хэрэггүй зүгээр ингээ гоё сурж байгаа мэрэгчлэрээ төгсөө те тэгээ ажил дээр гараад үз. Тэгээд хийж байгаа ажлаа хүн нөгөө мэддэг юмдаа айгу туртай байдаг штэ. Тийм болохоор өөрөө ингээ мэдийг араас нь яваад хаар тэрийг мэддэг болчих юм бол эргээд ажиллаа айгу туртай байх боломжтой. Тийм болохоор тийм олох гэд зүтгэж олцсон нь бол сайн байна. Тийм олоог нь бол одоо төгсөөл мэдээж юм хийж ижил олон тэрийг бол нэг бодоод олдог юм биш. Эхлээд шууд олчих юм биш байхгүй бах тий. Гэтэ бас олсон байна. Одоо шилэл ямар нэгэн чиглэлээр дагнсан тий. Заавал ийм офсынхаа халбгүй штэ. Юу ч үж болно. Дууч мал дууч юу гэдэг тий. Тогооч бол тогооч. Тэгээгүй зүгээр яг юм туртайгаа мэдгүй байгаа л тэгэл сурж байгаа мэрэгчлэрээ төгсөөд ажлын хэлбэр дээр гараад хийх явцдаа хүн юм туртайгаа мэдэж болно. Сколаа хийж байгаа ажилдаа туртай болж болно. Тэрийг мэдээж чадаад ирэхин цаг. За тэгвэл сургууль төгссөн, ээж болсон, өөрч ажиллаа хийж байгаа. За тэгэхээр 18 та үлзий чи одоо өнөөдөр таарвал юу гэж хэлэх вэ? За юу буруу хийж ивэ? Эсвэл юу хийгээч гэж зөвлөх байсан бэ? Эсвэл тийм буруу хийсэн бол юм би буруу хийсэн ч би нэг тэрийг одоо жидрийг засгүйсэн гэхгүй угаасаа тэр одоогийн ингээд явж байгаа ч яг тэр буруу болгон дээр суралцаж явж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэр бол угаасаа алдаж ансан бол байна хаа зүгээр өөрийгөө айгуу сайн хөгжүүлэх бүх юм руу одоо тий жоохон чаддаг байна. Жоохон ядаж нэг энгийн програм биччихдэг заяа. Маш одоо ажил хэлбэр дээр гараад энгийн наад захын юмнуудыг маш олон төрлийн ерөнхий мэдлэгээ сайжруулад тий суур мэдлэг сайтай суур мэдлэг аюу сайжруулах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь айгуу олон ингээд туршиж үзэх байсан. Ер нь тэхээс нь тий залаагаа дээрээ янз янзын курс яваал тий. За ажил мэдээж хийдэг юм чинь тэгээ хоёр хүүхэдтэй болохоор юу бас амралтыг бол тий чөлөөт цагийг бол бас их чухал бах тий хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх. За тэгвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Чөлөөт цагаараа яг мэдээж бол гэр бүлтэй цагаа гаргана. Амралтын өдөр хоёр хүүхэдтэйгээ цагаа гаргана. Зүгээр өөрийнхөө хөгжил талаас гэвэл ном бол уншина. Тэгээд сайхан Netflix үзнэ. Тэгээ хувьцаа их судалдаг. Чөлөөт цагаар асуу. Чи нөгөө бас амар хобби маягийн хувьцаанууд их судална. Тийм хөллөг.
очих дуртай газар Айлтгaalтай. очих тэгвэл очих зүгээр одоо миний бодлоор нөгөө Австрид ч юм уу те хаад очих гэсэн ч гэдэг юм эсвэл ер нь юу хийвэл боломж бол буцаад нэг очиод идэг ямар газар вэ? Монголд ч тэр Австрид ч тэр хаашаа яг нэгтэй бай тий. Зөвлөлтөд цэг хэлээд нэ тий. Австрийн Брегенц амар гоё тийш хэлж байгаа юм. Монголд бол хаашаа орхиж очив. Эхний ээлжинд гэртэл очив. За аялах дуртай гэсэн шүү дээ тий. Аялж байсан газруудаас одоо хамгийн их таалагдсан хамгийн тийм одоо хамгийн гэж яддаг шүү дээ газар ямар газар вэ? Миний бодлоор яг би нэг олон газар яваа. Гэхдээ энэ яг одоо энэ миний одоо таалагдж байгаа юм жилээр өссөн өөрчлөгдөж магадгүй. Яг би одоохондоо залуу болохоор Барселона аягаа байснагтай. Яг ингээ нөгөө далайн эрэхтэйгээ их газар чинь далайхаас зайтагдаг заавал юм гоо. Барселона чинь зүгээр метрогоор бол орчдөг далаар байгаа. Тэгээд тэнд очингууд хүмүүс аягаа гоё юм зүгээр л хийлин болцсон юм хүмүүсээ тийм байх. Стрессгүй. За тэгвэл яг одоо хаашаа аялмаар вэ? Спани мараа. За тэгэхээр сүүлийн хэдэн асуулт руу хоёлаа орж байна. Тэгэхээр Австрали улс дээр 10 жил болох хугацаанд юу сурваа? Одоо юу сурч мэдв? Чиний одоо бодож байгаа би нэг л энэ улсад ирээд сурлаа даа ч гэдэм үү те. Гэвэл юу хэлж болох вэ? Мэдээж айгүйх хувь хүн талаас амар дээжилсэн. Зөвхөн ажил мэргэжил гэлтгүү өөрийн маань хувь хүн талаас дээжилсэн. Тэгээд ажлыг айгүй үнэн сэтгэлээсээ хийх ямар гэдгийг амар ойлгосон. Тэгээд бас хүний нүд хуураад ажил хийж байгаа хүн ямар амар харагддаг. Тэгээд маш сайн мэднэ. Яагаад гэвэл би ч оюутан багтаас цагаан ажил. Тэгээд цагаан ажил гэхээр хүлээн авалтнаар ажилладаг байсан. Тэдний айгу удаас эхний ээлжинд л тэгэл туслахад сүүл рүүгээ яг нөгөө тэрийг ахлаал ингээд хүлээн авалт зохион байгуулалцаал явдаг болсон. Тэгээд тийм үед олонгод манайх ч 2 3 хүлээн авалт зэрэг болдог. Тэгээ яг нэг хүлээн авалт ахлаад ч юм ажиллаж хаад одоо би өөрөө яг тэрийг ахлаад доор идүүмтэй ч юм ингээ ажиллахад тэгээд тэр бас 200 300 хүн баяр болж авахт чинь нөгөөд бол мань хайц мэдгүй ингээл алгалж штэ. Тэгээд тэр дотроос ерөөсөө хин нүд хураад байна, хин яг юм яг тэр байх. Тэгээ хараагүй ч гэсэн зүгээр үр дүн амар харуулдаг. Яг нэг хийж байгаа юмд яаж хөдөлж, нэг юм яаж хүний хандлага амар чухал. Тэгэхээр тэрийг аягуусаа мэддэг болсон болохоор тэр ажлаас би өөрөө аягүй юм сурч авсан. Тэгээд одоогийн ажилтаа ч гэсэндээ ерөөсөө л дарга байна уу байхгүй би одоо яг home office-аа хийж байхдаа яг компьютер өглөөс л яг арга сууж яг л байгаа юм шиг. Тэгээд яг өдөр 30 минут завсарлагаагаа аваад яг л хартан суугаал ингээл ажилтаа гэсэн. Тэгээд тэр бас айгүйх хүнд аягүй мэдрэгддэг баха. Одоо би өөрөө амар чадад мэдээд байгаадаа биш. Зүгээр хичээл сэтгэлтэй миний хандлага зөв. Тийм хүний нүд хуурсан биш. Тийм л байхад тэр үнэн шударга ажиллах өөрөө сэтгэлтэй байх. Ерөөсөө тэмээд ижсэн хүн өөрийнхөө цаг хандахгүй гэдэг шиг миний нүд нь аягүй тусдаг. Дараагаар л тэрийг амтдаг байх. Тэгэхээр ажилтдаг хамт ажилладаг хүмүүс ч өөр ихэнх нь Австри хүмүүс баг тийм би ганцаархнаа монголч биш гадаад ганцаархнаа гадаад бас мөдөр Австри. Тэгээ яг гадаадаас гадна ганцаархнаа монгол гэж. Оо тийм үү. Тийм бас хэдэн тэглээ. Айгүй олон гэсэн үг нь. Гүг яг тэр чинь манай багш өөр 20 дүүнтэй. Тэгээ яг аудит чинь болонгод бусад салбарчаас арайгаагүй нөгөө нэг ажлын цаг нараагүй аудит лонгод яг нөгөө гадар нь очиод энэ нам суун. Тэгээд залуучууд харьцангуй бага. Ерөнхийдөө л надаас жоохон дээш өгдөг. Тэгтээ хөвгдөг юм. Хөвгдгөө амин. Надаас доош 1 2 хүмүүс л байгаа. Тэгэхээр нөгөө юуны хүмүүс тийм менежмент төвчний биш. Тэгээ хөвгдгөө байдаг. Тэгээд ер нь л амар ар гэрийн дэмжлэг байхгүй бол яг одоо ид шалгалтын үеэр бол ажиллаа хаяад хүүхдээ аваад явж болохгүй. Тэнд суугаал ингэсэн. Яг гэвэл энэ ажил чинь юу байдаг байхгүй. Одоо шил 7 хоног нэг газар байлаа. Шалгалаа дараа 7 хоног шал өөр төсөлтөй явчихна. Тэнгүүд нөгөө тэр одоо бол 8 сарын 31 хүртэл ингээд сунгацсан. Өмнө нь бол 4 сарын 30-нд төрөлж тайлангаа явуул ингээ бүх юм хугацаад цааш улс руу явуулах хэрэгтэй. Тэгэхээр тэрэндээ баригдаад гис юм аягаад ингэх хэрэгтэй. Тэгэхээр яг тэрэнд амжуулахын тулд өнөөдөр хойшлуулчих юм бол дараа 7 хоног дараагийн төсөл эхэлчихнэ. За. Ер нь гэр бүлтэй хүнд бол юу ажил юм те. Тийм ер нь бол явцтай бол айгуу жоохон хүндрэл гарч магадгүй. Би одоохондоо л өөрөө яг
хариуцаад биш, хариуцагчтайгаа хамт туслах маягаар явж байгаа болохоор ажилтан ороод байгаа. Яг өөрөө хариуцаад явах юм бол бас л нэлээд чанга байж магадгүй. Тэгэхээр олон одоо австрал хүмүүстэй хамт ажиллаж байгаа юм чинь ер нь одоо тэднээс одоо юу гэдэг те зан чанарыг хараад ямар ч зан чанар Монгол хүмүүс ч юм уу те ийм зан чанартай л байгаасаа гэж боддог зүйл байдаг уу? Одоо монголчууд маань ч юм уу те монгол хүмүүс энэ зан чанар жоохон дутагддаг шиггүй юу л Монгол хүмүүс дутагддаг чанар гэвэл хариуцлагатай байх хэрэгтэй. Гэтэ би яг өөрөө нөгөө Монголд ажиллаж үздэг болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Монгол хүмүүстэй ажиллаж үздэг ерөөсөн. Австри хүмүүс алдашил ядаж нэг мэйл бичгээд хариу биччихдэг те дорн ингээ нэг удаачдаг биш. Ямар ч ажлыг одоо хариуцуулаад өгсөн бол яг л ардман гарчдаг те. Мэдгүй юм ч би чадахгүй хийгээгүй ч юм уу те. Та хэлээгүй штэ хийгээд гэхгүйгээр өөрөө одоо тэр ажлыг өмнөх хүн яаж хийжсэн байна? Ер нь ямар байх ёстой гэдгийг олж мэдээд тэрний хараас хийждэг ах зүгээр гэж бодож байгаа. Эсвэргээр ямар зан чанар өгүүлдэг гэж бас ямар сурч ирсэн тийм Монгол хүний ямар зан чанар олонгоод австри хүмүүс чинь айгүй тийм халуун тутан биш айгүй жоохон хөндөй штэ. Гэхдээ тэр бол бас нэг бодлын ажил зүгээр ч юм шиг тийм зүгээр ч юм шиг заа. Монголчууд ч болонгууд ер нь Аз талдаа ч юм уу айгүй ажиллах нараа гардаг болдог. Ингээд ингэдэг австртал ажилтай найз авахгүй. Тэгээ ягаад гэвэл айгүй бол найзалж агаад муутжуултай ажил дээр явах хэцүү. Тэгээ дээрээс нэлээд бусны хэл амд орох уу гэж боддог мэдгүй. Тэр илдэг тийм зан чанар бол Монгол хүний зан чанар үлддэг байна. За нэрээ сонирхос нэг гоё юм яхад ажлынхаа юг сайн бодчихсон яачлаа. Санаанд орчлоо. Сайн би нөгөө нэг энэ 7 хоног эрхчлэлийн төслүүдийг уншаад суучсан эрхчил ямар компани юм гээд тэгсэн чинь би нөгөө төгссөн сургуулаа эдийн засгийн сургуулийг шалгахаар болсон. Би саяхан өчигдөр ирсэн байхгүй. Тэгэхээр сургууль хүртэл их сургууль хүртэл байлаа. Тэгээд тэр гоё л юм байна. Яг нөгөө төгссөн сургууль дээр очиад тэр компани юу гэж санхүү шалгалтыг хийн гэсэн чинь тэр чинь нөгөө нэг гэрээн дээр юу өчтөд байхгүй юу. Өмнөх жилийнхээ санхүүгийн тайлан гаргасан. Тэн дээр ч ерөөсөө тайланыг уншихад бүх юм харагдаж байгаа юм чинь. Тэгээд тэрийг уншсан чинь би нөгөө манайх ч аим гоо кампустай шүү дээ. Кампусыг дээр бүтсэн. Хөрөнгө оруулагч нь хаанаас ирсэн? Тэр мэдхгүй бүр сонирхолтой юм байна тий. Тэрийг би өөрөглөө харж байгаа. Ийм байна. Тэгэнгүүт дараа миний яарсан юм. За эдний орлого хаанаас аа бид нар ч нөгөө мөнгө төлдөг шүү дээ. Бидний мөнгө хэдэн байд эзэлтэй ингээд яг харж байгаа юм чи. Их мөнгө ордог бах тий. Өгөө тэр нэг их шүү. Аюу гуйлаа санагчсан байлаа. Тийм үү. За тэгвэл сонирхолтой юм. Гэтэ яг тийм сайн сурагч бэлдүүлгээд өөрсдийг нэр шалгах нь шүү дээ. Сургуультай тийм аюу баярлалтай шүү дээ. Аюу гой сургууль зураад сургуулийн боёнгаар гой ажилд ороод. Тийм. Үлзий өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлвол ямар талаас нь за үлзий юм бэ? Үлзий ч юм бэ? Тэгэл асуугал амар сэргэлэн чанар яг уу чи өөрийгөө юу гэж юм яах вэ? Одоо жишээ нь таялаа танилцчаа гэж бод. Ер нь хүмүүс нэг амар юу гэдэг амар хурдан гэдэг. Хурдан ярьдаг гэж хурдан юм хийдэг. Ер нь хурдан юм. Бүх юмд амар хурдан. Хоол ихтэй амар хурдан, явтаач хурдан. Тэгэхгүй л амждаггүй байхгүй. Тэр бүр дадал авсан шүү. Тэр чинь нэг жижигхэн хүний юм биш үү? Би бас яг хурдан явдаг шүү. Гэтэ нөгөө том өндөр хүмүүстэй тэрсэн явхлаар миний хурдан явж байгаа нөгөө хүн удаа яваад байгаа адилхан. Яг явахаас гадна одоо ч би ингээд яг гээс амжилт хандалт өглөө асаал гээс хоригтой босгоол гээс хавцлаад гээс хурдан дурдаг гээс ингээд гараал тэгээд гээс хорж өгөөл гээс юм ажил гээс аваад ерөөсөө тэгээд амар амжилттай тэгэж мэжлингүүд ерөөсөө тэр хөлөөт бол янгууд нэг тийш явахтаа зүгээр явахгүй энийг явахтаа хажуугаар энийг авчи ингэж эргээд ирэхдээ энийг аваад ингээ энэ нэг амжилтчих гэсэн юм тий тэр маань амар сурсан юм шиг гэлээ тэнгууд одоо ч ажил дээр тэр зүйтэй тэгэхээр гээс үлзээ харагдчихжээ тийм бол манай ажил дээр ихлэ би орчоод дарганаар ингээ даалгаврыг өштэй за ингэ чингүүд гээс игээл очдог тэнгууд би ингээ ихтэй хийчих юм байна надаас өөр хийх ажил байгаа хта тий ингээ гээс юм амжилтад өгчээ гэдэг амар бод тэнгууд чи ямар хурд ийчвэ гэдэг тэгээд идэгс аахгүй тэнгууд би ингээ хэд хурдан хийгээд өөрөө бас ингээ юм сурахгүй зүгээр ингээ цаг нь ачаалдаг л өгöd ах шиг байна жоохон удаа 50 тий үлдэцтэй хий гэтээ яг тэрийг чанаргүй хийж байгаа юм биш тэгтээс ингээ жоох яаж хийгээд бодож тэгээд би тэгчээд бусдыгаа ингээ харчихсан байхгүй тэгсэн чинь бус нь олонгоод ингээ амар тайван уцааныг хараад ингээл суудаг. Тэгээ
нэг ажлынхаа би нэг залуутай ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр тэгж байгаа байхгүй. Австрид бол тий хамгийн их хурдан хийсэн 2 дахин ажил хийн л гэсэн үг тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр би чи яа тэгж тэгэхээр чи завтай болчихоор академи хийх тий одоо жишээлбэл тэр удаа хийгээд би хурдан хийснээрээ би тэрнээс 2 дахин ажил хийх болчиход байгаа байхгүй юу. Тэргээр миний хандлага болонгууд их ихтэй биш их ихсэн би их юм сураад авчин дараагийн удаа л би мэдчихин гэж боддог. Тийм болохоор яг надад бол тэр их нөлөөлөг гоо. Гэхдээ би зүгээр одоо хийж байгаа юмаа нэг жоохон чанартай илүү өөрөө ойлгоод хий тий. Өөрт үлдэстэй талаас нь жоохон нухацтай хийжээ гэж бодож байгаа одоо. Бодож байгаа. Гэхдээ ер нь зан чанарын үдгээс тийм ерөөсөө тэр бол тайлбардаг үл юм байлээ. Ерөөсөө тийм л бол ингээл энийг амжилаад ингээл явцдаг. За Өлцөгийн амьдрал одоо бүх юм хүснэр чинь болоод зорьсон зорилготой хүрчлээ гэж бодвол 20-30 жилийн дараа ямар амьдралаар хаана амьдарч бол чи үгж бодож байна? Монголдоо л амьдрна да. Монголдоо тэгээд юу хийж явах бол чи үгж бодож байна? Дахиад хүүхд төрүүлсэн байх болов уу? Хүүхд тал яг төлөвлөхгүй. Хүүхд одоо өмнө сургуульд орж байгаа. Тэгэхээр ямар ч байсан хүүхдээ сургуульд нь эхний ээлжинд мэдээж хүүхдүүдийн хувьд л зорж байна. Тэгээ өөрхөн талаас хэм бол Монголд очиод ер нь бол яг 40 хүртлээ ч юм уу те нэг 40 жоохон гартлаа яг өөрийгөө хөгжүүлэх талаас нь олон улсын компани том газар ингээд төсөл хариуцаач юм уу ингээд ажиллая гэж явах боддог. Юугаа бизнес руу ороод ингэхээс өмнө тийм тэгэхээр тэгчээд амар нөө хавтаа болцсон үедээ бизнес хийж магадгүй. Яг одоогоороо мэдгүй л. Тийм мастер хийгээд ямар ч байсан одоо сурж байгаа юмудаа ингээл ажиллаж байгаа. Тэгээд 20-30 жилийн дараа Монголд л гэсэн. Монголд л амьдсан юм байна. За хамгийн сүүлийн асуулт амьдралдаа баримталдаг 5 чухал зүйл юу вэ? 5 юм уу бүр 5 байна уу? Байна уу? Бүр 5 юм уу? Бүр. За 5 биш үл хэд 2 юм уу 3 байна уу? Эсвэл юу чухал байна вэ? Баримтлан гэхээр айгүй юу гэж магадгүй те. Чиний үед юу чухал вэ те? Чиний одоо юу гэдэг. За мэдээж яг хамгийн нэгт бол айгүй зөв хүн байх хэрэгтэй. Ерөөсөө ата хорслолгүй те. Хүн татаархаад ингээд энэ айгүй дими өргөнтэй харьцуулаад ч юм уу яг зөв хооршоор зүгээр. Тэгтээ айгүй зөв хүн байх хэрэгтэй. Хүнд муу сандаггүй. Тэгээд миний ганц баримталдаг юм ерөөсөө хүнд төг болох амар дургу. Тэр бас нэг талаар жоохон одоо Монголд очиод амьдралын жоохон энэ зан дэмэж магадгүй юм шиг үлээ. Монголд ч айгүйх нөгөө нэг тэр таньдаг хүнээр ингээл дамжуулаад юм хурдан битэрдэг. Ялангууд заастаа хинч төг болохгүй яг өөрөө л ячмсан гэж боддог болохоор нэг одоо энэ чиндээ тэнийг ингээ ажил битэхээр хүнээс авах нэг өөрөө араас нь явчих гал ингээд идэг. Тэр жоохон Монголд ч өөрчлөлтөж магадгүй. Одоогоор яг энэ нүгээр энд болоод байдаг болохоор тийм нэг хүнд ерөөсөө төг болохгүй байхаар айгүй хичээдэг. Хүн төг болохгүй. Тэгэхээр чи тэрийг өөрөө хүсэж байгаа юм шиг бусад хүмүүс чамд тийм байгаасаа гэж хүсэж байгаа. Үгүй. Эсвэргээрээ бусад хүмүүс яг надаас энд чсэн би нэг амар тусалдахгүй. Гэхдээ айгүйх одоо орчуулгаас ахуулаад тий ядаж би энээр удцсан болохоор ирсэн хүмүүс маань зөвлөгөө авах юм гэдэг. Гэхдээ би харин эсрэгээр амар их тусалдаг. Тэгээд тэр тусыг бол би эргээд нэхгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар нөгөө санаа зүбэл заяа зүгдэг шиг эргээд ямар нэг бодлоо эргээ миний бүтэн ахтаа л гэж боддог. Тэгээ угаасаа бүтдэг л байх. Тийм. Тэгэхээр хүн бас ингээд чадлаараа тусалчих юмсан гэж боддог. Зөв хүн байх юмсан гэж боддог. Тэгээ дээрэс нь ерөөсөө л хүний нүүдэл хурахгүй байх юмсан гэж авах боддог. За ингээд бид хоёрын подкаст дуусчихна. Тэгэхээр урилга хүлээж авсан үлцэдэ баярлалаа. Баярлалаа урьж оролцуулсанд. Тэгээд өнөөдрийн ярьсан зүйлс одоо хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу? Бас одоо өөрийнхөө мэргэжлийн тухай хаад танилцуулах орхигдуулсан зүйл байна уу? Орхигдуулсан зүйл байхгүй. За тэгэхээр ажилтнаа амжилт хүсье. Баярлалаа. За. За баярлалаа.